За үзэгчдтэйгээ мэдчлээ. Дундын бус ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаад дундын бүстэй улсын их хурлын гишүүн жаргал сайхны зол жаргалыг урьсан байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэг тавтай мөрөлтэй. Баярлалаа. Юун төрөнд тодорхой яг мэрэгжлийн инженер хүнийг урьсан учраас би тодорхой сэдвүүдээр ярилцсан. За энэ бол мэдээж Улаанбаатарчууд бид юу төлж ий те энэ асуудлаар. Мөн дээрээс нь энэ туризмчлэх хувьд 34-тэй холбоотой асуудал уулуурхайн сонсголуудтай гэсэн үндсэн сэдв байна. За сэдвээ эхлэхээс өмнө энэ цаг үеийн асуудалтай холбогдоод хэдэн асуулт асуухгүй болохгүй. За хамгийн түрүүнд танд хүн нам байгуулагдсны 10 жилийн өмнө мэдээг хүргэе. баярлалаа. 10 жилийн өмнө баярын хурал дээр очиог өргөдлөө өгч гисэн байгаа тий. Хүн намаас гарах өргөдлөө өгсөн. Албан ёсоор ер нь таныг өргөдлийн шийдвэрлсэн үү? Монгол улсын хуулиар өргөдөл өгснөөр намын гишүүнчлийн асуудал дуусгар бол. Тэгэхээр гишүүнчлэх байгаа гэсэн үг үү? За баярын хурал дээр очихсан чи гадаа баахан нөгөө сэтгүүлчд байгаадгаар нь би орог. Яг энэ тэгэл нэг ингээл яригдаал явуудах тийм чухал сэдв биш гэж бодчихно. Чухал сэдв. За яагаад гарах болов гэдэг асуултыг бас ордны коридор товчхон өөр сэтгүүлчд асууж байна. Та бол арга барил болохгүй байна гэж. Арга барил гэж яг юуг ойлгох бид нар? Үгүй би өнгөрсөн жил нөгөө хамтарсан засгийн газар огцруулах жагсаалыг дэмжиж очиж гарын үсэг сурсан тийм ээ. Тэгэхээр тэр бол бид нар чинь ингээд нам хамт олон болоо явж байгаа хүмүүс шийдвэр гаргаад олонхороо санал ураагаад засагт ороод явж байгаа. Ороод явж байгаа нэг хэсэг сайд нар байхад нэг нь засгийн газар огцроо гэхээр хүнд таалагдахгүй. За ингээд явах нь бол зөв юм аа гэж үзэж байгаа хүмүүс байна. Би бол ингээд явж болохгүй юм байна гэж дүгнэж байгаа. За энэ дээр бол шийдвэр гаргасан. Тэгэхээр тэр шийдвэр хүнд таалагдахгүй тэр зөндөө асуудал үүсэн шүү дээ. Тийм болохоор ер нь мөрөөр явъя гэдэг шийдвэр гаргасан. Зуны асуудал гэхгүй. Тэгээд ямар нэг юм хол хүмүүсийн харьцаач бай, нам ус төрч бай. Ер нь ингээд хүн гар нийлэхгүй бол арга барил таарахгүй бол заавал хамт байгаа л ингээл өөрийгөө зогоо хүмүүсийг зогоодох хэрэг байхгүй. Тэр дээрээ салдах нь бол салаад нийлээд ингээл явж явах хэрэгтэй гэж боддог. Тэгэл яхаар л нэг тэр доржоо өстө онцгүй хүн байхгүй юу. Энээс болж байгаа тэр тэгсэн гэсэн гээл нэг юм хэрүүл шиг юм бол надад нэг сонирм биш. Би бол нөгөө юунд жагсаалын өрөөл тайлбарласан шүү дээ. Тэр залуучууд бол шударга шаардаж ягсан. Би бол юу харсан гэхээр бид нар парламентыг ийм олон намын тогтолцоотой холимог парламент байгуулнаа гэж зорж байгаа. Сүүлийн 2 жил үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөний тэр юмнууд хийгээд ингээ байгуулсан. Тэгсэн чинь нөгөө холимог парламентын маань 95 орчим хувь нийлээд хамгийн олон хүнтэй 3 нам нийлээд засгийн газар байгуулчихаар парламент ажиллахаа байж тийм байна. Парламент бол засгийн газрын хуулийн хэлц болсон байна гэдэг яриа нэлээ явсан. Засгийн газрын гарсан шийдвэр парламентээр ирээд хуулиулж батлагдаад идэг. Ос аргагүй тэр чинь нөгөө нам болноос орсон сайд нар байгаа, ард намт олон байгаа тийм ээ. Тэгээ ингээд засгийнхаа кабинетыг дэмжих байдлаар сүбсүбгээ гар өргөд явж байна. Энэ нь төрийн нөгөө олон намтай парламентын ардчлалын тогтолцоо үүсгэхэд садаавуулж байна. Парламент ажиллагаа байж байна. Энэ нь Монголын эдийн засагт аюул учруулж болжгүй, эрсдэл үүсгэж болжгүй гинтийн шийдвэрүүдийг юм бодохгүйгээр яралтайгаар батлах хөрсийг бий болгож байна. Тийм учраас парламентд байгаа намуудын 90 гаруй хувь нь нийлцэн ийм засгийн газрыг бүрдүүлж болохгүй байна. 60-40 эсрэг эсвэл 30 дадлынхаа эсрэг биш 95% нийлээд засаг болцохоор нуус төрийн тогтолцооч байхгүй. Гинт шийдвэрүүд орчиж байгаа. Хоёлоо нүүрс ярихад юм шиг байна тийм ээ. Тэгэл нөгөө нүүрсний том гэрээний асуудал яралтайгаар бад. Тэгэл уулуурхаан биржийн тухай хууль орж ирсэн. Нөгөө жижигхэн тохиргоо их стоймны дундуур ингээ юм оруулсан байгаа хгүй. Тэр нь бол зөвхөн нүүрсч биш ерөөсөө Монгол орны өнцөг болон бүрд байгаа аль ч ашигт мал төрлийн ордыг төрийн өмчийн компани мега төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон жилээр бартер даад өгөөд оронд нь тэр
гүүр байшин одоо юу гэдгийг ингээд янз бүрийн юм хийн. Тэр сүний машин үйлдвэр одоо юу гэдэг хүн болгоны төсөл орон даяар юм байна шүү дээ. Тийм санаа орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд ир чин эдийн засгийн нэгдсэн улсын төсвийн зэрэгцээ ухаандаа энэ бол орны чинь өнцөг болон бүр том хэсгүүд ингээд үүсгэн л дээ. Тэр улсын их хурлын хяналтмал хамаагүй төрөмчийн компани шууд нэг хөрөнгө оруулалтад бартер хийгээл 2 дахин үнээр том гүүр бариулаад 2 дахин хямд үнээр нөгөө бүтээгдэхүүнээ 10 20 жил 30 жилийн гэрээ байгуулж өгөөл. Энэ бол байгаль орныхоо баялаг нөөцийг өөрөө ашиглаж чадахгүй, төлөвлөж бүтээж чадахгүй бид нэр нөгөөд тэгээ оронд үнэтэй маах гэсэн юм л зүйл. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын схем эдийн засгийн загвар нь яаж вэ? Монголын чинь нэгдсэн эдийн засгийн бүсчлэлийг хувааж болцсошгүй. Тэгээд тийм шал утгагүй эрсдэлтэй юмнууд орж ирж байгаа байхгүй энэ жишээ шүү заа. Тэгэхээр энийг дэмжихэд бэлэн байна. Тийм учраас 95% гэдэг парламентын 90 гаруй хувь нийлцэн засаг бол байж болохгүй. За, ийм учраас би тэр залуучуудын шаардсан шударга ёсны жагсаал дээр очиж миний хувьд бол би парламентын гишүүн. Энэ парламентыг нөгөө төгөлдршилт гэж бид нар ярьдаг тий байсан. Одоо ч гэсэн байгаа. Энэ олон намын доктортой парламентын засаглалыг үүсгэхийн тулд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Би бол энэ засгийн газар явах цаг нь болсон гэж үзсэн. Ингэхээр мэдээж нөгөө талд бол одоо хүн ингээд нэг салцсан дэлгэрээ муу мухагаа дуудалцах бол утгагүй байхгүй. Тэр хүмүүс бодож шít. Нам бэгчгийн тулд засагт орох хэрэгтэй. Төрийн өмчийн компаниуд дээр ингээд бүтээмжийн менежерүүдтэй туршлагажуулъя. Тийм ээ. Ингээд яваанда чадaltaа болоод ирэхээр төрийг цомгдохно. Одоо цомхон зэгцтэй ингэ болгоё гэж. Би болохоор үгүй юм байна. Ингэх юм бол энэ парламент ажиллахгүй байна. Тийм учраас одоо цомхон байх хэрэгтэй. Ийм л байр суурьтай байсан. Бидний загвар болгоод идэг тэр Европын парламент, Шинэ Зеландын парламент чинь 60 40 70 30 ингээд хуваагдаж нийлж янз бүр болж ингэж баланс үүсгэж явдаг болохоос 90 гаруй хувь нь нийлчихэд нэг засагта бараг засгийн газраас сонгуулаар сонгодог юм шиг юм байдаггүй шүү дээ. Энэ бол өөр модель байхгүй. Манай хөршүүдийн загвар. За, тийм болохоор энэ дээр ингээд байр суурь ялгаа гарч байгаа. Байр суурь, арга барилын ялгаа гарч байна. Тэгээд за ер нь тэгвэл би мөрөө удаа л гэсэн шийдвэр шүү дээ. Үзэл баримтлалын хувьд ялгаа гарсан уу? Танаа над чи одоо 10 жилийн 7 жил болж ахтуу хурлаа хийсэн. Зүүн төвийн үзэл баримтлалаас баруун төвийн гээд үсэрсэн шүү дээ тийм. Энэ үзэл баримтлал дээр таны хувьд ялгаа гарсан уу? Гэхдээ тэр чинь олон жилийн өмнөх юм дээр бол яг хөө зарим маань бүр би угаасаа социал демократ хүн баруун дүр орохгүй гэд бас гомдол гаргаж ирсэн. Миний хувьд бол яг сонгодог изм бол Монгол нөхцөл нь хөрсөн нөр. Тэгэхээр ямар нэгэн улс төрийн томьёо чинь бол нэг асуудлыг шийдэх гэж гаргадаг загвар шүү дээ. Математикийн томьёо, физикийн томьёо ч ялгаагүй. Тэгэхээр тэр томьёо бүрэн 100% ингээд сонгодог утгаараа ирчихгүйж болно. Тийм болохоор нэг баруун зүүн гээд амар том зөрөө бол гараагүй л гэж бодож байна. Танаа нам 10 жилийн хугацаанд клуб байжгаад гээд яваад нам болоод үйл ажиллагаа хийгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй болсон, дүүрэгч төлөөлөгчтэй болсон. Сүүлдээ их хурлд судалтай боллоо. Сүүлдээ 8 боллоо, сайд нартай ч боллоо. Та бол хүн ам дээрээс Баянгол дүүргээс нэр дэвшиж, тойрогт нэр дэвшиж ялд байгуулад улсын их хурлд орсон. Хүн амын дэмжигчид таныг юу гэж бодох вэ? Бодлого яг уу чинь зөндөө их мессеж ирж байна, ярьж байна. Өмнө нь ч бас зөндөө ярьлаа. Тэр чинь саяны юм биш байхгүй. Саяны юм чинь гэж идэвхтэй гаргацсны дараах юм. Миний хувьд тэр хүмүүсийн одоо найдварыг тээж сонгогдож гарч ирсэн. Би найдварыг тээж байгаа гэж бодож байгаа. Цааш тээсээр байх бол. Аль зуны шийдвэрийг ягаад сая ингэж ярьсан бэ гэж те. Тэгэхээр эн чинь бол ингэсэн. Тэр зуны шийдвэрийн дараа 8 сард би амралтаа өгтөө өргөдлөгч явцсан байхгүй. Эн чинь дараа нь дахиад шинэ засгийн газар байгуулагдчихна. Бөөм бүжигнам боллоо шүү дээ. Дараа нөгөө том намын чинь зодон боллоо те. Тэгээд Монголын энэ төр дээр эрсдэлтэй нөхцөл үүсээд ивэ олж ядаж байхад нь дахиад нэг 3 дахь намынх нөхөр ингээд орлаа гарлаа гэж шуум үүсгэн зүгээр шал гал дээр тос нэмсэн ийм зүйл. Энэ бол их хурлын гишүүний хувьд нэг хариуцлага биш гэж бодсон. Тэгээд ч бас тэр чинь жоохон доктортой байдал юмыг бодох хэрэгтэй.
олон жил хамт явсан нөхөд байна. Тийм болохоор шийдвэрээ хэлчихэд энэ асуудлууд өнгөрсөн хойно дугаасаа ингээд мэдэгдэнэ гэж бодож исэн. Хүн амаас албан ёсоор гарлаг та одоо бие даасан гişүн гэж өөрөө тодорхойлж байна л дээ. Цаашдаа ингээд яг улс төрийн үйл ажиллагаа бие даагаад явах юм уу? Өөр намын хвсэлд орох юм уу? Таны энэ шийдвэртэй холбоотойгоор өөр намын хвслээс юу ямар нэгэн урилга зарлага ирв үү? Энэ бол богино хугацаанд гарсан хүнд шийдвэр. Энд чинь миний олон жилийн ажил, амьдрал, сонголттой холбоотой. Улс төрд орно гэдэг бол хүн хариуцлагатай албан тушаал хашиж том ажил хийх боломжийг өөртөө хязгаарлаж байгаа. Тэгэхээр зэрэг харьцангуй чөлөөтэй ажиллаж амьдарч байсан. Тэр хоорондоо бас ингээл клуб улс төрийн хөдөлгөөнд оролцоод нам байгуулалт заад хамтарч ажиллаад янз бүр болоод явсан зөндөл дүү би. Тэгэхээр энэ бол сериусны шийдэл байхгүй. Тэгээ ийм шийдвэрийг гаргачаад өнөө маргааш би дахиад одоо цаашдаа яах вэ? Гэднийх ийм юу бол одоо тийм богино хугацааны халигсан цалигсан тодорхойлох хугацаа бол гарч амжаагүй байна. Янз бүрийн хүмүүс янз бүрийн юм зөндөл ярьж байгаа. Одоо нэг жоохон ойлгох хэрэгтэй байна. Өөрийгөө ойлголоо. Би танд хангалттай чухал сэдвүүд дээр хангалттай хугацаа нэмж өгнө. Асуудалгүй тэрэн дээр. За энэ яриага ингээд дуусгах юм. Мэдээж яг олон жилийн өмнө билүүд амар жаргал гişүн ардсан намаас гарлаа гэхэд энэ бол манай намын капитал юм гэж зарим хүмүүс авч үлдчихсэн. Хүн нам юу дөнгөж ярьцлага эхлэх өмнө хүн намын сайт руу ороход өдөртөх зөвлөлийн гişүүдийгээд зургийг харсан таны нэр байж л. Тэгэхээр хүн нам өөрсдөө албан ёсоор гараагүй гэж үзэж байгаа юм болов уу гэж зүгээр дотроо бодсон. За энэ зүйл ингээд хаа бид нар чинь зүгээр хүмүүс байхгүй юу? Тэрийг бас таа ойлгох хэрэгтэй. Нам гэдэг бол улс төрийн зорилготой байгууллага. Хүн бол хүн. Бид чинь өөрийн гэсэн амьдралдаа цаг хугацаа нөхөрлөл янз бүрийн юм биш үү? Тэгэхээр хүн хоорондын харьцаа бол хүншгэл байх хэрэгтэй. Тэр утгаараа л байлгаж байгаа гэж бодож байна. За. Бидний ярилцлага үндсэн 2 сэдв рүү оръё. За. Эхнийх нь бол энэ олон жилийн ялангуяа нийслэлчүүдийн толгойн өвчин болж байна л да. Тэр үйл яг юу төлөх юм бэ гэдэг асуудал яригдаад явсан. За сайжруулсан шахмал зүйлс нүүрсэнс татгалзлаа. Одоо энэ хагас кокс гэдэг зүйл гарч ирээд одоо хэрглэж байна л да тий. Тэгэхээр яг Улаанбаатарчууд яг хагас кокс гэж яг юу төлөөд байна? Бид нар бас юугаар амьсгалаад байгаа юм? Хагас кокс гэдэг юм чинь нүүрстэй. Нүүрс төлөхээр удаа гардаг тий. Ягаад их удаа гардаг вэ гэхээр нүүрсэн дотор тортог гэдэг байхгүй халахаараа утаа болцдог, дэгддэг. Ийм тос шиг, мазууд шиг хар шингэн гэдээ ойлгочих бол. Энэ яг хар шингэн чинь нүүрстэй холилдсон байж байгаа. Халахаар утаа болоод гарна. Тэгэхээр хар шингэнийг бага байх юм бол утаа нь багасна. Хар шингэн тэр тортог нь хитрхи бага байх юм бол өөх чинь асаж өгөхгүй. Одоо нэг шатхуун шиг юм байх гэдэг шүү дээ нүүрсэн дотор тий. Тэгээд цул хар юм чулуурхуу нүүрс болчоор асаж өгдөг байхгүй. Асахгүй болохоор яах вэ гэхээр дутуу шатгаар угаар хий гардаг. Угаар хий яндангаар гарвал окей. Наашаа гарах юм бол хүн алдаг. Ийм зүйл. Тортог тэр хар тортгийг нь бууруулахын тулд байгалийн тортог багтаа нүүрс байдаг. Антрацит гэж нэрлэдэг. Байгалийн тортог багтаа нүүрс. Эсвэл ердийн нүүрсийг жигнээд 500 градусд битүү саунд хийж байгаа жигнэх юм бол тэг үйлдвэрийн том юм л та. Галтгоонд биш. Тэгэх юм бол нөгөө тортог нь ууршаад тэрийг нэгсээ бөөгнүүлж аваад амар хортой. Тэрийг бол химийн үйлдвэртэй газар бол үнэтэй хийм болгодог. Тэр нь их том тэрбум долларын өрөнгө болдог хэцүү үйлдвэр. За, ялгаж авлаа. Тэгэхээр үлдсэн нөгөө хар чулуу нүүрсэлдэг нь шүү дээ. Энийг хагас кокс гэдэг байхгүй. Бүрэн кокс гэдэг. Металлын үйлдвэрт хэрэгэлдэг. Тэр бол 500 градус биш 1000 градусд хөөдөг ховор үнэтэй нүүрс хэрэгэлдэг. 5-7 нүүрс. Ердийн нүүрсийг бол 500 градус хагас коксжуулаад тортог багтаам гаргаж авна. Нөгөөхийг шахмал дүрс үйлдвэрлэж шатаахад хоёр асуудал. Нэгдүгээрт гарч байгаа тортог нь бага. Хоёрдугаар шатаж өгөхгүй. Тэгэхээр тэрийг шатаадаг сайн зуух байх юм бол окей. Ердийн зуухан дээр массаар нь ганцхан дүрс яхад эрсдэл үүснэ. Халахгүй эрсдэл үүснэ. Дүлий. Ханан бишэн төр бол халахгүй. Хоёр дахь эрсдэл нь бол угаарын эрсдэл. Хангалттай шатаж гал өгч үрдэж та салхилуулж те агаар өгч яахгүй бол дутуу шатна. Улаагаал байждаг. Тэгээд дүлий үлбэр улаан юм чинь хэрвээ тэр ялгарсан дутуу шатлаас үүссэн угаарын яндангаар гарахгүй бол гэрт орч хүн ордуулдаг байхгүй ийм зүйл. За зүгээр техник явж штэ. Зөв буруу дараагийн асуудал. Тэгэхээр одоо
Хоёр хөлбөр жишээ нь би танаас асууя. Ийм байгалийн хагас кокс нүүрс байна. Баг тортогтой. Антрацит гэдэг Монголд байдаг. Хэд хэдэн газар байгаа. Хагас кокс байна. Алийг нь та ашиглах. Би бол байгалийн бэлэн байгаа байхгүй. Тийм учраас ерөнхий сайд уул уурхайн сайдад хаанаас нийлүүлж дотоодос нийлүүлэх боломж байна уу гэдэг асуулт өгсөн гэж бодож байгаа би. Тэр даалгаврын хариуг нь сонсоог. Би бас асуулт тавиалсан. Одоо өөр байхгүй цаг нь болцсон хятадас авахаас яах юм гэдэг юм блэ. За тэгээд тэр нүрсийг сайн нүрсийг шигшиж ийм хэмжээтэй болгоод тэр нь одоо энэ шигшсэн зараад байгаа тэр мидлинг биш шүү. Мидлинг гэдэг чинь сайн нүрс хаягдал хоёрын дунд байдаг. Сайн ч биш хайчч болдгоо зүйлийг хэлдэг. Тэрийг шигшиж чаа. Тийм биш ийм сайн нүрсийг шигшээд уутлаад ашиглаж болно. Нутгийг нь яах нь шахаж түнш болгож хэрэглэж болдог. Жигдэх юм бол жигж чаддаг байхгүй. За бүр өөрөөр бодоход ердийн нүрсээр хийсэн шахмал дээр жоохон кокс нэмбэл яах вэ? Нөгөө тортгон багсаад хагас кокс болно шүү дээ. Тэр кокс нь хаана байна? Монголд үйлдвэр байна. Хоёр ч үйлдвэр байна. Тэд нар одоо нөгөө металлын кокс үйлдвэрлээд зардаг байхгүй. Тэгэхээр нунтаг хаягдал гардаг хямдхан. Тэр хаягдлыг нь авч ашиглаж болдог. Хувилбар ярьж штэ. Тэгэхээр ийм хувилбарууд байдаг. Заавал энийг нь зөв тэрийг нь буруу гэдэг шаардлага байхгүй. Түвшний стандарт гэж байх шүү дээ. Тим тортогтой, тим үнэтэй бай. Тэгэд тэрийг нь хүмүүс үйлдвэрлээд нийлүүлэх хэрэгтэй байхгүй. Ганцхан юм үйлдвэрлчээд хүн болгон шахаад нөгөөх нь 100-нд нь таарахгүй байна. Тэр нь тортог үүснэ, угаар үүснэ. Зарим газар хүн угаартна. Тэр айлын 100-ыг танаа 100 ийм муу 100 хүн чи муу хүн гэж хэлэх гээд байгаа юм. 100 хүн чинь байгаа бод байдлаараа 100-аа барайл амьдчихж байгаа юм шүү дээ. Тэр түвшнийг нь стандартын тавьж өгвөл өөрөөсөө сонгоод хийгээл. Ингээд явахгүй ингээл нэг юм хийгээл тэгээд тэр нь амар үнэтэй. Хаана угаан тэр мөнгө ч одоо төсөв юу яачаад ш дутаад ш. Нөгөө цалин олох гэж мөнгө хайгаад л хийсэн. Тэгтэл хэдэн зуун тэрбум төгрөгөөр хаа байсан хятадас хагас кокс авчирж ийн гэдэг чинь утгагүй байна. Эдийн засгийн хувьд утгагүй байна. Хайрын мөнгө. Технологийн хувьд утгагүй байна. Ийм жоохон зөрөө, утааны зөрөө гаргахын тулд хичнээн их мөнгө, хичнээн их эрүүл мэндийн эрсдэл үүсгэж байна вэ гэж хэлж байгаа. Энэ бол олон жилийн турш түвшинд бид нар нийлбэр дүнгээр олон их найд төгссөн байна. Тийм учраас утааны шийдэл түлш биш. Битгий түвшинд төсвийн нийтийн бидний мөнгийг зараад бай. Түвшинд биш. Орон сууцанд нь зар. 226 тэрбум төгрөг байсан шүү. Зөвхөн энэ жилийн авч байгаа хагас кокс тий. Орон сууцанд зар. Тэгээ тээвэр түгээлтэйгээр нэр чинь 300 гарцсан. Орон сууцанд зар. Цахилгаан станцад зар. Эрсдэлгүй юмд л нийтийн мөнгийг зар. Хашаанда дулаан байшин барихад нь ипотекийн зээл болгох. Ингээд энэ бол утааг угдуур гарan шийдэх ажил. Гэтэл эн чинь их мөнгө хэрэгтэй бүтэхгүй учраас өнөө маргааштай түлш хийгээд 10 жил түлш хийгээд зарцуулсан мөнгө нь тэр чигээр нь шийдэх хэмжээний мөнгийг байхгүй болгоцсон байна. Тийм болохоор битгий түлштэй ноцолдоо. Түлштэй битгий ноцолд харин тэр түлш утаа гаргадаггүй юм руу мөнгөө хийгээд агуулгатай улсын их хурлын тогтоолыг өнгөрсөн жил утааны сонсголын дараа гişүүд хэлцэж байгаад гаргасан. Тэр миний юм биш. Утаа түлшийн улсын их хурлын баталсан тогтоол. Энэ тогтоол хэрэгжихгүй байна. Тэр утааны сонсголыг 170 хэдэн мянган гаруй үсэг зураад сонсгол явуулаад тэгээд тэр сонсгол үр дүнгүй болсон гэж би хэлж байна. Тэр сонсголын үр дүнд гарсан тогтоол хэрэгжихгүй байна. Мэргэжилтэйгээ араас яваад тоохгүй байна тий. Та хэдэг. Одоо энэ улсын хурал дээр хариуцлага юм ярих ёстой л доо. Тэр тогтоолоо нэг бол өөрчил, эсвэл тогтоолоо хэрэгжүүл гэдэг асуудал яригдана. Таны дөрөв хэлсэн одоо байгалийн кокс гэдэг нь тий. Байгалийн тортог багтаа антрацит гэдэг тий. Яг энэ антрацит гэдэг нүүрсний нөөц нь тэгээ тогтоогдоогүй байна гэсэн үг. Одоо ерөөсөө байгаа энэ худалдаанд байдаг юм байна лээ. Би ямар өнгөрсөн 7 хоног бичгээ болцсон байгаа. Монгол улсын хаана ямар хэмжээний нөөцтэй антрацит баг тортогтой болон дунд зэргийн тортогтой дэгдэмхий гэдэг мэргэжлийн хэлээр яг би ойлгомжтой байгаа тортог гэдэг.
нүүрс уурхаанууд байна вэ гэдэг бичиг явуулсан. Тэрний хариуг харж байгаад хэлье. Та бол хэлж л дээ. Зөв буруу гэдээ яг нэгэн шийдээд нэг асуудал явсан байна. Тэгвэл утааг бол түншээр ялахгүй гэж нэг дүгнэлтийг хэллээ. Бусад мөнгөө бол хэрэгтэй зүйлд нь зарцуул гэж бас нэг дүгнэлтийг хэллээ, тийм үү? Хитрхи их мөнгийг үр дүн өчүүхэн зүйл рүү эдийн засгийн болоод эрүүл мэндийн эрсдэлтэйгээр бүрэн дараа хийчихнэ. Хитрхи их мөнгийг одоо энэ орон сууц гэдэг юм уу, дулаалга, бусад асуудлуудыг шийдэх гээд ярихлаар нөгөө эрчим хүчний дэд бүтцийн асуудал яригдах байдаг л та. Тэртээ дөрөв дутагдaltaй байгаа салбар байд те. Яг эрчим хүчин дээр манайх ч Монгол улс яг бодлого нь яг тодорхой байгаа юм уу байхгүй. Одоо тэгэл сайд нь орж ирэл асуух. Энд чи юм баригдаж байгаа, юм ийм баригдаж байгаа. Энэ салбарын алийг нь хувьчлаад алийг нь төр ингээд аваад явах хэрэгтэй. Тэр олон их найд төгрөг ингээд төрж болохгүй байна, болно болохгүй байна, энэ үйлдвэр болохгүй байна, тэр үйлдвэр болохгүй байна, хятад чаддیں۔ Бид нар чаддیں۔ Арай биш байна. Харахгүй гой болцсон байна. Үгүйстэй гэдээ ингээд дими маргасаар хагаад үрээд байхгүй болчиход байна. Тэгэхээр тэр мөнгөөр чинь жишээ нь гэр оролтын 5 чиглэлээр нэг дулааны станц барьчих боломжтой байхгүй юу? Байсан байхгүй юу? Тэр бол эрчим хүчний хөөсөр. Тэн дээр эрсдэл байхгүй. Цахилгаантаа, дулаантаа нийтийн мөнгөөр эрсдэл гаргаагүй, угаарын хурдсан асуудал ярихдаггүй. За ингээд их усөр их боломж байж. Нөгөө талдаа эрчим хүчний одоо сэдвээ солиж байна тийм. Эрчим хүчний салбар Монголд тогтвортой бөгөөд үнэн хямд бөгөөд одоо аж үйлдвэрлэлээ дэмжихийн тулд тэгээд хүлцээтэй байх. Ийм үндсэн шалгуур тавьж үзье хоёул. Яавал ийм зүйл бий болох вэ? Их усрууд олон байвал хүлцээтэй болно тийм биз? За тэгтэл их усөр барихдаа та тийм том станц барина. Тэр чинь олон зуун сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалттай. Та үнэ баталгаажуулахын тулд засгийн газраас гэрээ байгуулж урт хугацааны баталгаа авах тийм ээ. Тэгэхээр та аль болохоор өндөр үнэтэй байгуулахыг бодно. Шийдвэрийг хэн гаргах вэ? Зах зээл гаргахгүй, дарга гаргана. Хэдэн дарга нар гаргана. Тэгэхээр та даргатаа тохиролцсон. Дараа гарна. Даргатаа тохиролцоод боломжийн үнэ авчлаа. Та баяртай сайхан байна. Тэгээд цахилгаанаа нийлүүлжсэн чинь нөгөө Монгол улсын чи эдийн засгийн нүүрс инээд тэрнээсээ болоод тухайн жил хямраад мөнгө төлж чадхаа болоод эхлүүл яах вэ? Хариуцлага ярина шүү дээ. Тэгэхээр та барьсан станц чинь зах зээлийн барьсан үнээс магадгүй 2 дахин үнээр төрд өгнө. Тэрийг дахиад бид нар бүгдээрээ төлнө. За ийм модельээр явж байгаа. Энэ модель улам бэхжээд байна. Их усөр барьж байгаа сайн хэрэг. Аль болохоор дунд хэмжээний их усрууд Монголын энтэнд баригдах шүү дээ. Ганц 2 газараар ингээ урт дамжуулдаг шумаар биш. Гэхдээ энийг барих модель нь засгийн газар дараагаас хамаарал багтаа байх хэрэгтэй. Яаж багтаа болох вэ гэхээр одоо үйлдвэр барих гэдэг, барилга барих гэдэг эрчим хүчний хэрэгцээ шаардлага байна. Монголын одоогийн хэрэглэнээс 2 дахин өндөр. Байсан бол 2 дахин их юм үйлдвэрлэж 2 дахин их мөнгө олно. Байхгүй болохоор та хүлээгээд байна те. Би болохоор энэ цахилгаан станц баримаар байна. Би баримаар байна. Би тантаа тохирчоод шууд барьчмаар байна. Гэхдээ би даргаас асуух хэрэгтэй. Энд тусгай зөвшөөрөл энэ засгийн газар үн тогтооно, тариф тогтооно. Тэгэхээр уг нь бол та бүхэн шууд хоорондоо ярингуудаа за би танд хэдэн центээр нийлүүлээ. Та бизнесээ бодоод окей. Тэгвэл хоёлоо байгуулчихна. Тэгэнгүүт хаагур дамжуулах. Улсын сүлжээгээр дамжуулна. Энэ загварын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Улс сүлжээгээ авна. Их усүр нь тэнд дорж батаа дулмаа бизнесээгээд барина. Энд болохоор доржоо балдан худалдаж авна. Хоорондоо үнэ тохироод яв. Ингэх юм бол урт хугацаанд үнэ буурна. Энэ дотор дорж улс төрийн нөлөөллөө ашиглаж парламентыг лоббиж жогоод өндөр үнэтэй станц бариад дараа нь өндөр үнэтэй тарифаар нийлүүлээд улсад нөгөөхөө шахах ажлын боломж бараг байхгүй бол. Ингэх юм бол эрүүлж. Тэгэх юм бол одоо хэрэглээ нь 2 дахин их хүсэл нь 2 дахин их байгаад идэг нийлүүлж чаддгүй. Энэ өсөлтийн хэрээр эдийн засаг шууд 2 дахин нэмэгдэнэ. Жил болгон олон зуун сая долларыг Оросоос, Хятадаас эрчим хүч авахд зарцуулж байгаа. Энэ хэмжээ багасна. Мэргэжлийнхэн бол олон жил ярьж байгаа. Золжрол гişүн бас сайн мэдж байгаа.
Тэгвэл энэ буруу модель яг энэ чигээр нь хадгалаад яваад сонирхол байгаад шүү. Энэ бас улс төрийн нөлөө байна уугүй юу? Салж чадахгүй байх шиг байна шүү дээ. Салах хэрэгтэй. Салах гээд их хурл дээр эрчим хүчний эрх зүйн орчныг шинжлэх, сайжруулах гээд ажлын хэсэг байгуулагдсан. Намаас л хүмүүс орсон. Би ч бас тэр дотор нь байгаа. Тэгээд энэ сая нөгөө бахан ажлын хэсэг татан болгоход буугдсан. Гэхдээ агуулга нь бол байж байгаа. Энийг бид нөр үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. Ингэхээр зэрэг одоо ажиллаж байгаа нөгөө станцуудыг хямраагаад тэгээд үнийг чөлөөлж байгаа нэрээр ингээд амар үнэтэй болоо тий эдийн засаг ямар хүй гэж худлаа айлгаад байгаа байхгүй. Одоо байгаа станцууд нь байг. Одоо байгаа тариф нь байг. Тэр төрийн одоо нийтийн үйлчилгээ нэмнүүдэ хангаг. Дээрээс нь та үйлдвэр барих чинь би станц барих чинь тэр хүн яах чинь эднийг хооронд нь тохируулаад улсын сүлжээгээр дамжуулаад явах эрхийг л олгох хэрэгтэй. Ингээд алхамар хийгдэн. Тэгээд явандаа илүү чөлөөтэй болоод ирэхээр тэр үнийн өрсөлдөө юм чинь бууж ирнэ. Тэгэхээр нөгөө төр шахах гэдэг сонирхол нь багасна. Төр шахах сонирхол яг хөө бизнес талаасаа бодох юм бол засгийн газрын баталгаа гаргах чинь хамгийн найдвартай хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж байгаа байх. Сайн талаас нь харуул те. Тэр буруу модельтэй байгаа гэдэг нь нотлогдож байна л да. Одоо хоёулаа зэдрүү шилжиж байгаа шүү. Тасаа хэллээ манайхад эрчим хүчээ Оросын холбооны улс болон урт төрш хоёр байсан гэж импортлж авдаг тийм ээ. Сүлжээний тохиргоо Оросоос хамааралтай эдийн засгийн утгаараа авж байгаа мөнгөн дүнгээр бол хятадаас хамаагүй их. Тэр буруу модельтэй гэдэг нь сая оюутлын сонсголоор гарч ирж байгаа. Аль дээр үедээ л станц барьчих газар улс төрийн шийдвэрүүд гар сайд солигдох болгонд бие биендээ бурууж өгч шинээр гэрээ байгуулах асуудал ярьсаар байгаад одоо өөртөө оюутлахаа гэдэг асар том одоо төсөл эрчим хүчээ хятадаас импортлж байна. Тийм үү? За. Яг энэ сонсгол дээр энэ нэлээд хүчтэй яригдсан. Одоо цаашдаа бид нар яах ёстой ингэж яриад байгаа. Оюутлахын хаанаас яаж эрчим хүч авах юм? Бид нар тэрийг нь дийлэх хэмжээний тийм бодлого байна уу манай улсад? Үгүй станц барих хэрэгтэй. Тий. Чинь ашигтай бизнес шүү дээ. Тэгээ 2-3 удаа дэн дээр шал оруулаад баахан шүүх хэрүүл мөрөлийн үтгчлээ юм яриа л гэж бил. Уг нь бол ийм их юмнуудыг зоригтойгоо хийчихэл хэрэгтэй байна. Ирэх мөнгө урсгад нь хурдан төлөгдөх учраас. Сонсголоо дараараас явсан. Хоёулын халзан бүрэгтэй төр орхич тийм ээ. Болоод өнгөрсөн газрын ховор хэлмүүдтэй холбоотой асуудал. Таны тухайн юм байр суурийг сонссон учраас танаас дахиж асуугаад яах вэ гэж бодож байна. Эхлээд ийшээ орохоос өмнө таны мэдгүй хоёр асуудал байна. Стратеги ач холбогдол бүхий ордын жагсаалтыг 2007 онд их хурлаас баталсан тийм. Тэгэхэд уулуурхай ассоциац гэдэг юм уу? Мэргэжлийн зарим хүмүүс стратеги ач холбогдол бүхий орд гэдэг нэршил өөрөө буруу юм а гэдэг. Дэлхий дээр хаан ч юм байхгүй штэ гэдэг зүйлийг ярьсан. Та энэ дээр ямар байр суурьтай байд? Тэгж л хүмүүс ярьж ил байсан. Гэхдээ одоо наад чинь ингээд шийдсэн асуудал учраас одоо үндсэн хуульд орсон байхгүй. Тэгэхээр надад ярих юм алга. Одоо би бол харин 34% гээд нэг сонин тоо байдаг. Хийж болох юм аа л ярих гэдэг шүү дээ. За би наадах чи асууж. Асуугаас бас нэг тань мэдэх үү. 34% гэж яриад байгаа. Энэ 34% гэдэг тоог ер нь ямар аргачлаар яаж яваад компани л одоо шийдвэр гаргалтанд орох хяналтын багцлаа юм шүү. Тэгээ 34-өөс дэш байх юм бол шийдвэр гаргалтанд оролцсон, үйл ажиллагаанд оролцсон. Гэхдээ манай оюут толгой болж чинь 34% эзэмшдэг мөртлөө ерөөс оролцдоггүй. Яг нь туз дээр бол байгаа. Тэр хүмүүс бол өөрийнхөө ажлыг хийж л байгаа. Гэхдээ гэрээ нь тэр компани үйл ажиллагаа гэрээтэй гарсан зардлын 6%-аар менежмент хийн гэдэг гэрээтэй. Тэгэхээр би одоо нэг худлаа хувь эзэмшдэг нэртэй боловч хяналт оролцоо байхгүй болохоор чинь зардал нөхцөл гэдэг ашиг байдаг юм. Тэгэхээр 34 гэдэг бол тэр хяналт оролцооны л хувьцааны багц. Тасаа 34% хүндлээ. Мэдээж энэ ойлгох гэдэг зүйл дээр цаашаа явах л ёстой. Ширээний ард суугаад хоёр талтай ашигтай байдлаар. Гэтэ энэ 34%-ийг эзэмшлийг амнатар орлуулах асуудал ер нь цаашид хөндөгдөх болов. Манай талаас ийм санал тавих ёстой гэж та харж байна уу?
таг хөдлөхгүй зүйл бол биш шүү дээ тийм. Нэгдүгээрт за оюутлага ярих гэж байна тийм үү. Би бол энэ хяналтын ерхий юу төр хян шалгалтын төр ороонд ороогүй. Тэр чинь нэр нь орж яж суух хэвээр. Би орж ажиглал суусан. Олон юмнууд ярьдаг. Тэгэхээр миний хувьд бол гол юм нь ямар нэг юм бүн зөндөө яриа хэлцээр болж байгаа 34% монголчууд эзэмшсэн. Тэгээ тэрэндээ хувьцаанд ногдсон зардлын гарахтаа зээл аваад тэгээ хүүгийн төлөөд явж байгаа. Тэнийг нь хүүгийн үүнийг амар өндөр болцсон. Тэгэхээр одоо нэгдүгээрт энэ та битэрийн явуулж байгаа бизнес Монголын засгийн газар хөрөнгө оруулагч хоёулаа хамтарч компани ажиллуулж байна. Тэрнээс биш та ингээд надад мөнгө хүлээд тэр хүлж байгаа мөнгө чинь нөгөө таны бусад бизнесийн партнертай өгж байгаагаас 2 дахин их үүтэй ийм санхүүгийн бизнес бол биш. Тэгэхээр бид нар хүүгийн асуудлыг ярих хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо нөгөө нэмэлт талбараа орох гэдэг нь шүү дээ. Тэр талбай нь өөр компани нэр. Онтрей гэж. Тий. Тэр компанитай Монгол улс гэрээ байгуулаагүй. Тэгэхээр бид нар тэнд хувиа яаж эзэмших амнат хэд байх юм ярих хэрэгтэй. Тэрэн дээр бол би 34%-ыг шууд 5%-аар солиод энэ гээд би бол тэгж бодохгүй байна. 34%-ыг эзэмшиж байгаа бол та ажилдаа орох юм бол сайн байж болцсохгүй. Яг гэвэл та ажилд нь оролцоод хяналт тавиад одоо нөө улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй. Тим схемээр мэрэгжлийн хүмүүсээр хяналт тавиад санхүүгийн ямар зардал гарч байгаа, техникийн шийдлүүд нь зөв юм уу, буруу юм уу, төслийн менежмент нь оролцох. Энд чадахгүй тэнгэрийн юм биш. Ерөөсөө Риотинтол энийг менеж хийх нь бус нь мэдэхгүй гэдэг бол домог. Тэгэхээр тэр ажилд нь оролцоод зардлын буурлыг хянж чадчих юм бол ногдлоо шиг авах боломж нь бол мэдээж сайн хэрэг. Тэгэхээр одоо тэр шин талбай дээр яхта одоогийн байгаа амнат хууль эрх зүйн орчинд амнатаа тохир тэгээ 34 гэдгийг бол өстой хилцээрээс л мэдэх баг. Тэрнээс заавал 34-ыг өгчгөл юм бол сайхан болно гэж байлгүй байна. 34% байгаа бол 34% эзэмшиж байгаа компани хяна. Та хүнтэй хамтраад компани байгуулчаад 34%-ийг эзэмшиж байгаа хэрнээ хайчаад явчихаар тэгэхээр таны партнер үйл ажиллагааг нь удирдна. Удирдсан хөлсөө нийт гаргасан зардлын 6%-аар аавна гэхээр зардал нь өсөөлөх юм бол тэр партнер чинь авж байгаа мөнгө нэмэгдээл идэг. Тэгээд таны өр нэмэгдээд байна. Тэгэхээр та 34%-ийг эзэмшиж байгаа бол компанийн ажилд орж хянаа. Тэгэх юм бол зардлаа бууруулнаа. Тэгэх юм бол ногдлоо шиг авнаа. Тэгэхээр зэрэг хэрвээ та оролцохгүй бол 34%-а нөөцийн төлбөрлөгөөр шилжүүлээд авал гэсэн логик шүү дээ. Би бол оролцоод хянаад яв гэдэг байр суурь нь илүү давмгаалж байгаа. Туц дээр бол 9 гишүүнтэй. 6 нь Риотинто талаас, 3 нь бол Монголын талыг төлөөлж байгаа гэдэг юмсан. Хянахаас гадна би нэг зүйл анзаарсан сонсголт дээр. Тэрэн дээр Баясгалан гэдэг нэг эмэгтэй байна. Өмнө туцад бол ажиллаж исэн. Тэр бол анх удаа олон улсын сонгон шалгалтаар орсон юм байна. Нөгөө хоёр хүн нь бол ерөнхийдөө миний хардж байгаа ер нь улс төрийн томилгоо байсан. Цаашид энэ туц дээр яг бодиттой хяналт тавиулахын тулд энэ олон улсын сонгон шалгалтыг заавал хийх ёстой гэдгийг байр суурь яваад байгаа. Та энэ дээр би тэгж бодож байна. Санал нэг байна. Тэгээ Баясгалан шиг тиймэрхүү мэрэгчлэнүүдийг сонгон шалгалтаар оруулж ирэх хэрэгтэй. Тэрнээс илүү чухал нь менежментийн гэрээнд өөрчлөлт оруулах. Хамтарч компани байгуулж хоёр этгээд байхад нэг нь үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэгсэн мөртлөө зардал ихсээд ингээд гомдлоод идэг байж болохгүй. Энэ бол шууд монголчуудын нөгөө ногдлоо шахах хугацааг хойшлуулж байгаа, зардлыг өсгөж байгаа гол фактор. Тэгэхээр менежментийн гэрээнд өөрчлөлт оруулаад Монголын нэрийн өмнөөс мэрэгжлийн баг одоо тэр 6% гээд гараад байгаа. Тэр чинь зардлахгүй менежментийн тэр зардлаас нь хөлсөө аваад нийт зардлын хэмжээг бууруулах тусам нэмэлт урамшуулалт авдаг ийм схем рүү орох хэрэгтэй. Туцдах одоо Монголын талыг төлөөлж байгаа гишүүдийнхээ тоог нэмдэг юм а гэхэд одоо та сайн мэдэн шүү дээ. Сая Францтай энэ ураны гэрээ хийсэн шүү дээ. Тэгэхээр туц дээр Монголын талыг нэг хүн төлөөлнө. Гэхдээ тэр хүн их хэрэгтэй. Шууд саналыг зогсоох эсвэл хориг тавих хэрэг юм байна. Энэ эрхээ бид нэр оюутлын туц дээр хийж чадаагүй юм даа л гэж харсан шүү дээ. Тийм л. Дараагийн сонсгол бол бас их чухал сонсвол болох гэдэг. Улсын их хурлын гишүүн Баярмаа Ганбатнаар
5 саяхан хэвлэл урал дээр нь хамт байж харагдсан тийм ээ. Энэ харбийн зурс өнгөрсөн 20 дугаар сард оюутны засгийн газрын үед харбийн зурсан энэ хил холболтын гэрээ хэлцээр. Эндээс яг энэ сонсгол дээр яг аль сэдвийг нь авч хянан шалгах гэдэг гайхаад байна л да. Яг 3-ыг цогцоор хийсэн байна тийм. Нүүрс худалдаа авах, нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөөх нь яг 5-7 гашуун суугатын хил холболтын төсөл. Яг аль дээр нь та бүхэн яг хардталт яваад байгаа. Гэхдээ бүгд төр чинь бүгдийг л сонсох байлгүй дээ. 3 зогцоор чинь 3 тустай юм байгаа. Тэгсэн мөртлөө зогсож байгаа. Тэгээд яг би бол хоёр зүйл бодож байна. За энэ Монгол улс чинь нүүрс экспортлж орлого олдог улс. Нийт Монголын гаднаас олж ирж байгаа мөнгөний тал нь нүүрс байна. Тэр нүүрсний тал нь гашуун сухад ганц модоор гарч байна. 5-7 бүлгээр доош. За тэрний дахиад талтаад үүсгүүц 20 жилийн гэрээг нэг том компанитай хийжлээ. Тэгэхээр энэ гэрэний үн нөхцөл Монголын нүүрсний нийт экспортод маш том нөлөө үзүүлнэ. Тэр нь эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг асуултын хариултыг бид нэр олж тавих хэрэгтэй. Ганцхан энэ гэрэний асуудал биш. Энэний нөлөөллөөс дамжуулаад нүүрсний худалдаа тээвэр төр нь ямар бодлого барих юм бэ? Тээвэрлэгчд нь ингээд хаягдсан худалдаа нь бодлого байхгүй. Нийт Эрдэнэс 5-7-оос гарч байгаа борлуулалтын чинь бараг 70 гаруй 80% нь урхан хамаар том гэрээнүүдээр хямдралтай үнээр явж байгаа. 20 хүрэхгүй хувь нь биржээр явж байгаа. Тэгэхээр ингээд үнийн хувьд тэр том гэрээнүүд удахгүй дуусгах чийтэл дахиад 20 жил сунгачиж байгаа. Том гэрээгээр адилхан нөхцлөөр. Тэгэхээр энэ ямар сөрөг үр дагавар үүсэх вэ гэдгийг би бол хувьдаа сонирхож тэр арга хэмжээ сонсголын дараа дүгнэлт гаргахад хэрэг болно гэж бодож байна. Ер нь бол сонсгол тэр хийх энэ тусгай хяналтын төр хороо хянан шалгах төр хороо бол зөвхөн Монголын хуулийн дагуу үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр эднийх амар эрсдэлтэй дээ болохгүй дээ гэдэг бодоод авах юм бол байхгүй л гэж бодож байна. Чуулган дээр төр хорооны асуудлыг санаачилсан Баярмаа гүшүүн ярьж байсан. Энийг саний асуудлыг би тэгээд танаас тэгж байхгүй. Ярихдаа хил холболтын асуудлууд бидэрт одоо нэг хамгаалгаа. За энэ ингээд гэрээ явдсан байна ч тийм. Хамгийн гол нь бид нар гэрээ байгуулахдаа нүүрснийхээ үнийг бараг 50%-аар хэмдрүүлчихжээ. Энэ нь үнэхээр бодиттой юу үгүй юу гэдэг үзмээр байна гэдэг. Гол нь нөгөө талаас яхад 5% гэдэг одоо хэмдрүүлээч гэдэг санал тавьсныг 50% болгож гэж асуудлыг хөндрүүлсэн байна гэдэг зүйлийг олон гишүүн гаргаж ирсэн. Зарим баримттай юм ярьж, зарим баримтгүй юм ярьж. Үнэхээр ийм зүйл байсан юм уу гэдэг асуудал байгаад байгаа. Та энэ дээр юу юм бэ? Нүүрсний үн тэр $50, $53 ч үлээ тий. За. Сарын өмнө гэж ярьж байсан тий. Энэ чигээрээ явах нь хэр эрсдэлтэй юм. Манайхан бол биржээрээ л явна гэдэг шүү дээ. Окей. Сар болгон ингээд дүн өөрчлөгдөд байгаа учраас хоёлоо хамаагүй тойлоход бол баримжаа яри. Бирж дээр нэг $100 гаруй байна. 1 тонн коксч нүүрс тийм ээ. Байтал урхан амн дээр $60 байна. Ойролцоогоор баг. Тэгэнгүүт тээвэрлээд хил дээр ингээд процесс явна шүү дээ. Тэр нь бол за өсрөөл $20. Монгол тээвэрчд бол зайлшгүй $10 орол тээвэрлэдэг юм байна. Тэгэхээр 60 дээр 20-ыг нэмэхээр хэд болчихно? 80. Энэ талд нь нэг 100 гаруй байг. 110. За 110-аас 80-аас гар 30. 30-ыг 1 сая дөржүүлвэл хэдөө? 1 сая тоннд 30 сая. 10 сая тонн дөржүүлвэл хэдөө? 300 сая. 20 сая дөржүүлвэл 600 сая. Ингээд их 80 руу орчиж байгаа. Тэгэхээр биржийн үн болон урхан ам нөхцлөөр урт хугацаанд байгаас үний зөрөө хангалттай их байна. Хэдэн төгрөг байх юм? 2 дахин их юм уу? 10% юм уу? 20% юм уу? Энэ бол хоёр дахь асуудал. Тэгэхээр бид нар үнийг аль болохоор ашигтай зарах нь бол монголчуудад шийдэх ёстой асуудал мөн. Тийм учраас энэ гişүүд зарим нь бол яг нөгөө тээвэр мэврэ бодохгүйгээр шууд урхан ам дээр $50 гээл нөгөө талдаа 100 гаруй байна, 2 дахин бага байна гэдэл яриад байна лээ. Тэр хүн дутуу мэдээлэлтэй 2 дахин багасгаж ярьж гэнэ үү? Эсвэл энэ хүн зөрөөг нь багасгаж ярьж гэнэ үү? Нэг хач холбогдолтой биш. Аль ч тохиолдолд хангалттай зөрөө байна.
За энийг ингээд хүмүүс ойлгох хэрэгтэй л байх гэж бодож байна. Манайхан ч ийм нээлттэй нийгэмтэй газар одоо энэ асуудлыг зэгцлэхгүй бол 10 жил хэрүүл болно шүү дээ. Одоо энэ оюу толгой шиг ингээл яваал байна. Ингээл яваад байна. Би тэгэж ярьж байсан гэл ингээл яваад байна. Тэгэхээр би бол яагаад болдгоо бид нар хуулийнхаа дагуу сонслоо хийгээд тодорхой болгоод тавьчих. Сайжруулах боломж байх юм бол тэрийг нь сайжруулах. Үгүй бол тэр гэрээний дотор өөр сайжруулах засах механизмууд байвал тэрийг нь бас хүмүүс ойлгох гэлтэй. Тэгж л бодож байна. Тийм яг хяналтын тухай хувьд үндсэн хууль зааснаар ингээд төр хороо байгуулад тодорхойг асуудлууд дээр ингээд хянан шалгаад явна. Гэхдээ би нэг ийм зүйлүүд одоо та надтай санал нийлэх үгүй сайн мэдгүй. Олон нийтийн эрх ашиг хүндсэн за улсын эдийн засагт шууд хамааралтай ийм том төслүүдийг хөдөлгөх гэрээ хэлцээрүүд дээр нууцын тамга дарддаг нь буруу юу үгүй юу? Би бол ингээд одоо сая сонсвол хийхээр буруу гэж бодод байгаа. Цаг хугацаа алдаад байгаа. Яг ажил эхлээд явгууд нь сонсвол хийгээд гадааддаач тэр дотооддооч тэр мөнх харагдаад анханасаа бүх юм ил тод байвал ийм араас нь засах гэсэн орлогод арай бага байх юм болов уу гэж бодож байгаа. Таны хувьд юм бэ? Бид нар хуулийн дагуу амьдарч ажилд сурах хэрэгтэй. Тэгээд тэр ажлаа ингээ процесс явуулахаар хэцүү мухардаад байгаа учраас нууцлогоод бушуухаа явуулж ил гэдэг хандлага шүү дээ. Тийм юм чинь хардлага дагуулж л тараад өөр яах юм. Тэгэхээр хэрүүл маргаан дагуулна сонсгол юм. Тэгээ ер нь бол хуулийн дагуу амьдрах хэрэгтэй учраас нэг яарвчлал юм нуугаал ингээд байх юм бол би эсрэг байр суурьтай байх. Одоо би тань дээр нүүрсний үнийх нь 2 3 санаа хэлээч. Энэ холбоотой зүйл. Нэгдүгээрт нь монголчууд орлогын талыг нүүрснээс олдог хэрнээ нүүрсний үнийн бодлого байхгүй. Тэр нэг компани хэдэн мэрэгчлэнүүд л бодно. Монгол улсад байхгүй. Бирж гэж байгаа үстэй. Тэр биржээр чинь одоо шинэ Эрдэнэс 5 толгойн борлуулж байгаа нүүрсний 20 орчим хувь зарагдаж байна энэ жилд. 80% нь урхан ам нөхцлөөр том гэрээгээр. Энэ хоёр гэрээний тээврийг оруулаад тооцсон ч үнийн зөрөө нь бүр зөндөө их мөнгө байна гээ заяа ойлоо. Яг таг тоо ойлгохоор хүмүүс гайхаад. Тэгэхээр биржээр заруул илүү ашигтай байна. А гэтэл биржээр 20% зараад дээрээс нь тэр ам нөхцлөөр зарж байгаа 80% чинь баг тэр чигээрээ коксч нүүрс. Үнэтэй нэгдүгээр зэргийн нүүрс. Суллавтар коксчдаг, коксчдаггүй гэдэг 3 нүүрс байна. Тэр коксч нүүрс нь сурчлоод 80% нь явчихна. Бирж дээр нөгөө доотлын хоёр чанартаа нь дийлийнх нь байна. Тэгэхээр зэрэг яах вэ? Бирж рүү хүмүүс орж ирэх нь багасна шүү дээ. Тэ? Сайн нүүрс нь байхгүй. Гэлээ гисэн мөртлөө бирж юм чинь энэс хамаагүй өндөр байгаа дээ шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 80 20 биш нэг 50 50 руу ойртуулах хэрэгтэй. 50 50 гэдэг харьцаар. Ийм бодлого хаана вэ? Байхгүй байна. Ийм бодлого байх гэж бирж уул орхон биржинд хууль оруулж ирсэн. Гэтэл энэ бодлого байхгүй бирж нь ингээд агшаад идэг. Нөгөө том гэрээ хугацаа нь одоо 28 оноор ихэнх нь ингээд дуусна. Дахиад 20 жилээр бид нар шинэ гэрээ оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр шинэ гэрээний урдлын эдгээр нь үргэлжлэхгүй дуусах юм үгүй юм. Бид нар ингээд яваадах юм эсвэл 50 50 руу оруулах гэдэг тоо бодох хэрэгтэй. Хоёрдугаарт нь үнийн индекс гэдэг юмнууд байдаг. Одоо Индонез, Австрали, Хятад өөрөө ингээд дэлхийн том нүүрсний худалдаа хийдэг компаниуд бүгдээрээ өөр ингэсэн янз бүрийн үнийн индекстэй. Монголд байхгүй. Одоо SX call гэдэг шиг тийм үү? Тий, Монголд байхгүй. Монголын үнийн бодлого байхгүй. Тэгэхээр монголчууд үндэсний одоо үнийн зөвлөл байна уу, засгийн газрын дэргэд байна уу, хамтарсан байна уу, ийм зүйлтэй байх хэрэгтэй. Тэгээд борлуулж байгаа бүтээгдэхүүн ямар үнээр ямар хэмжээ зарах вэ гэдэг бодох. Ийм мэрэгжлийн тогтолцоо байхгүй учраас хийсвэр сэтгэл зүйн асуудлаар Монголын нүүрс хэрэггүй болох гээд байгаа юм байна. Ерөөсөө хямдхан аль болохоор ягцаарчи гээл гадуурч яриад шуулган дээрч яриад ингээд идэг. 150 сая 200 сая хэдийг л бол хэдийг авъя гэж байна. Бушуухан хүргээд өгчээ гэдэг. Худлаа авахгүй. Өнөө өглөө би Хятадаас мэдээлэл авсан. Тэр нь болохоор Хятадын дотоодын уурхаач бас сэтгэл хангалуун биш байна. Тэд нар чинь өөрсдөө уурхаагаа ажилуулах гэдэг. Хамгийн гол коксч нүүрсний уурхаа нь бол баруун хойш байгаа шүү дээ. Монголтой ойрхон. Гэсэн чинь Монголын, Австралийн нүүрс хямдхан үнээр орж ирээд импорт нэвтрэх их болоод байна. Манай уурхаа нүүрсээ зарж чадахгүй овоолоод хадгалаад байна. Гэт өөрсдөө гомдлоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ балансаараа Монголын нүүрсний нийлүүлэх хэмжээг хязгаарлана угаасаа. Тэгэж хаа хамаагүй их авахгүй. Тэр 150 сая энэ гэдэг бол бодиттой биш. Тэгэхээр бид нар за тэгвэл тэдэн сая тонныг л гаргаж болох юм байна. Тэгвэл бид нар ямар үнээр гаргах вэ? Тэрийг бодмоор байгаа байхгүй юу? Манай нүүрс хэрэгтэй. Манай нүүрс
үнцэнтэй. Тэгэхгүйгээр өөст хамаагүй аль болохоор ихийг гаргахыг гэвэл тэр ихийг авахчгүй, аль болохоор ихийг гаргахын тулд үнэ унгаагаад авах юм бол ихийг авахгүй харин үнэн унсан байдлаар хямдар авна гэсэн. Тэгээд ийм турбулент юм чинь хятадын өөртөө уурхаа дээр хүртэл тогтургүй байдал үүсгэх. Тэр улс чинь бодлоготой улс, үйлдвэрчний эвлэлүүд байгаа, уурхаачдын хэрэгцээг хамгаална. Үнийн ч гэсэн тавина. Тэгтэл хүнд хэрэггүйгээд дахад өөрийнхөө үнийг унгааж агаад юмаа нийлүүлээд идэх чинь нэрүүл үзэл биш байхгүй юу. Тэгэхээр манайхан ч бас боломжийн үнээр дэрийг нийлүүлж хит хямд орох нь хятадуудад өөрсдөд нь муу. Тэр худалдаа хийж байгаа хүмүүс л хэрэгтэй. Тэгэхээр энийг ийм мэрэгжлийн байдлаар хандад дүгнэлт гаргадаг, тэрэндээ бодлого боловсруулах хэрэгтэй байгаа. За, иймэрхүү юмыг бид нар ойлгоход би бол энэ сонсгол бас нэг шатны алхам болох болов гэж бодож байна. Яг оюутлогын сонсолтой холбоотой асуудлаар ярьж ин л дээ олсод. Шууд манай төсөв бол угаасаа 2-3 их нийтээр тасарч байгаа. Энийг нөхөхийн тулд бид нар нөгөө нь хуучин зүйлээ ярьж байгаа. Тэр нь зис. Одоо нэг уурхай өөр Латин Америкт болсон уурхай осолтой холбоотой зисийн үн өсөж байна. Энэ сонхойг бид нар ашиглах ёстой гэдэг асуудал бас яриад. Та энэ дээр юу гэж бодож байна? Одоо төсвийн алдагдлыг нөхөхийн тулд яаралтай богино хугацаанд авч хэрэгжүүлэх юм бол зисийн үйлдвэрлэл, нүүрсний үйлдвэрлэл биш. Ямар боломж байх вэ гэхээр за нэг бол зээл авна, бонд гаргана. Эсвэл бол ямар нэгэн худалдааны том гэрээ хийдэг тийм зуршилтаа тий. Тэгээ яаралтай мөнгө олгосон бол нөгөө алдагталтаа хямдах юм. Би битгий юм руу ороосоо гэж бодож байна. Дахиад нөгөө нүүрс рүү аяг бол орно шүү дээ. Нөгөө дийлийнх нь нам нөхцлөөр хямдхан зараад биржин ингэсэн байдаг. Эсрэгээр дахиад бушуухан мөнгө олохын тулд энийг хямдралт авчих гээд ийм юм руу битгий ороос. Айгүй бол тэр зээл бонд руу л орох байх. Энэ засгийн газрын шийдвэрлэх хуулбараа санд болгоо шүү дээ. Зис бол айгүй сонин зүйл нь монголчууд энэ зисийн том тоглогч байх заяатай одоо цаанаас өгөгдсөн. Дэлхийн хамгийн том зах зээл нь хажууханд нурд нь байж идэг. Нөгөөц геологийн их сүсэр нь байдаг. Гэтэл өөрөө өөрийгөө хязгаарласан хуулийн залттай. Битгий Монголд мөнгө авцраа. Битгий Монголд үйлдвэр бариа. Бид нар зисийн том тоглогч болж эдийн засгаа 2 дахин хүчтэй болгомооргүй байна гэдэг залт гэж уншд юм би. Тэр нөгөө 34% холбоотой. Аль 34-г оюутлын 34 биш. Одоо шинээр хин нэгэн хүн Монголд ирээд хайгуул хийхэд хайгуул хийгээд нөөцөө тогтоогоод тэр нөөцийг ашиглах компани байгуул. Тэр компани тусгай зөвшөөрөлтэй компани. Тэр компани 34-өөс илүү хувийг тэр хөрөнгө оруулагч эзэмшихийг хориглоно гэсэн агуулгатай залттай. Ямар тохиолдолд хориглох вэ гэхээр хэрвээ тэр ордын стратеги орд болгочихвол. Стратеги орд болох нь стратеги ордыг тодорхойлт нь тодорхой биш. Тэр бол тухайн үеийн улс төрчдөд үзмжээр шийдэх гэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд 2024 онд нэмэлт төрчд орсон. Энэ тохиолдолд тэнд Монголд ирж хөрөнгө оруулах хүн байхгүй. Хоёрт нь одоо нөөцийн төлбөр. Байгалийн баялаг, газрын эвлэлийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой учраас та олборлсон л бол ашигтай ашиггүйгээс үл хамааран нөөцийн төлбөр төлдөг. За энэ нөөцийн төлбөр зистээр бүгд найрамд хятад ард улсад жишээ болгоход 3-аас 10% байна. Газар зүйн байрлал янз бүрээс хамаарат. Монгол улсад зистээр Эрдэнэ төлөвлөлтөөр 21.6% нөөцийн төлбөр төлж байгаа. Оюут толгой 5% нөөцийн төлбөр төлж байгаа. Тогтворжуулсан гэрээт. Тухайн үедээ шийдэж явсан. За ингээд зөв бурууг орхиод бодоход л тэнгэр газар шиг том зөрөөт. Тэгээд за дахиад нөөцийн хайгуулыг ашиглалтыг төслүүд байна. Хөрөнгө оруулж ирэх гэдэг. Гэтэл нөгөө жишээ нь хятад төршөөс тэгээд чинь Перу, Чили гэдэг дэлхийн чинь зөндөө улсууд байна шүү дээ. 2 дахин өндөр амнат одоогийн хуур аваад байна шүү дээ улсын өдрийн шиг. Ийм тохиолдол нөгөөргөлж ирэхгүй. Тэгэхээр ингээд Монголд битгий хөрөнгө оруулалт хий. Ямар тохиолдолд хийх вэ гэхээр хэрвээ та засгийн газартаа хамтраад стратеги орд дээр тэгхийн бол нөгөө таны өөрийн чи эзэмшиж болох 34-өөс илүү хувийг нэмэгдүүлээд тусгай амнат руу шилжүүлж болох юм аа гэд ийм тохирооны 8-ны хандлагатай. Ийм тохироо хийж чадах хүн бол ирж болох юм аа. Тийм тохироог хэн хийдэг вэ? Энэ бол бизнес ихний хийдэг тохироо биш. Улс төрийн тоглоом. Засгийн газар их хурал дээр
нөлөө бүхий этгээдүүд Монголд орж ир бусд нь битгий ирэх агуулга байхгүй. А гэтэл монголчуудын хүсэл мөрөөдөл юу юм? Бид нар 1990 онд нийгмээ нээлттэй болгож өөрчлөлт хийсэн. А энэ бизнес ажилдаг, олон улсын хөрөнгө оруулалт орж ирдэг, газар зүйн онцлогоороо угаасаа бид нар чи юм их алсын одоо том Орсын дунд оршдог газар. Энийг аль болохоор нээх хөрөнгө оруулалтууд оруулж ирэх Монголын өөрийн үндэсний эрх ашиг байна, Монгол улсын гадаад бодлого байна. 3 дахь хөрш гэдэг юм өрөө биш эдийн засгаар утгаар байхын тулд хамгийн анхаарал татсан зүйл бол зис байгаа байхгүй юу? За тэр бусад металлын асуудлууд байна. Тэгэхээр энийг хязгаарласан залтыг өөртөө тавьсан. Энийг яаралтай өөрчлөхгүй бол төсвийн алдагдал гэдэг бол энэ олон жилийн үр дагаврын илрэл болохоос биш дахиад бүр их асуудал үүснэ. Тийм болохоор одоо энэ арчим албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт яамн дээр ажиллаж байгаа юм байна лээ. Тэгэхдээ бид нар 34% бол ярихгүй байгаа. Энэ асуудал дээр бол гişүүд ярина. Санал гаргаж болно. Гаргана. Энийг засчиж бид нар улсынхаа эдийн засаг зөвхөн эдийн засаг биш байхгүй юм чинь. Олон улсын харилцаа ингэ бусад юм эрхчлэлт бодох хэрэгтэй байгаа. За ярилцлага дээрж хэн нэгэн асуудлууд дээр ямар нэгэн асуудал дээр хэн нэгэн буруудах биш гарц шийдэл голдуу ярьж ихэвчлэн ярьсан танд баярлалаа гэж хэлье. Би төсөвтэй холбоо дахиад нэг юм нэмж. За болно. Саяны тэр төсвийн одоо ингээд орлого тасрахаар ер нь бол ужиг өвчнө илэрнэ шүү дээ. Тэрнээс биш одоо энэ жилийн нүүрсийг хитрхээ өдрөг бодсноор ч юм уу тиймэрхүү зүйл бол 2 дугаар шалтгаан. Ужиг өвчин хаанаас үүсдэг гэхээр бид нар төсөв дээр төвлөрсөн эдийн засагтаа болцсон байна. Улсын эдийн засгийн за 33 их найд төсөв. Цаана дахиад 30 орчим их найд болохоор төрийн өмчийн компаниуд тэгээд орон нутгийн өмчт компаниуд нийлчихэж. Ингээд нэг 70 их найд төгрөг. Нийт эдийн засгийн 90 гаруй их найд төгрөг байна. Тэгэхээр 80% нь улсаас төрөөс хамааралтай. Тэгэд ийм байхад эдийн засгаа тэтгэхийн тулд төсөв хамгийн чухал болоод байна. Тэгээд төсөв хувийн хвшил нэртэй боловч нөгөө төсөв тойрч төсвөөс амьдрдаг бизнес ингээд хөгжсөн. Тэгэхээр төсөвийн орлого хомсох юм бол эдийн засаг тэр чигээр унах гэдэг шүү дээ. За энэ бидний сонгож авсан модель биш шүү. 1990 оноос сонгож авсан модель биш. Одоо нийгэм нь улс төрийн нээлттэй гэдэг боловч эдийн засгийн төвлөрсөн байна. Тэгэхээр энэ төсвийн хэмжээг эдийн засгийг төсөв тэлж нэмдэг гэдэг үзлийг буцаагаад татах хэрэгтэй байна. Эдийн засгаа тэлхийн тулд төсвөөр дамжуулж биш ажил хийж байгаа юм бүтээж байгаа хүмүүсээс төсөв рүү баг аваад өөрт нь хүлдээ. Татваруудыг бууруул. Үйлдвэрлэл явуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлж байгаа бол тэр хэмжээгээр нь орлогын татварыг нь тэглээч. Иймэрхүү өөрчлөлтийг хийхгүй бол хийж ээж нөгөө эдийн засгийн загвараа өөрчлөхгүй бол эдийн засгийн загвар нь энд бизнес чөлөөт эдийн засаг нь төсвөөс илүү томрохгүй бол жил болгон төсвийн алдагдлаар нь төсвийн алдагдлаа нөхөхийн тулд яаралтай зээл авна. Эсвэл бол түүхийд материалаа хямд үнээр өгнө. Монголчууд алдагдал хүлээнэ. Бушуухан том гэрээ хийн. Тэр гэрээний чи ард нөгөө авилга хулгай асуудлууд нь яригдана, хэрүүл төвчлэн хизээч дуусахгүй. Тийм учраас энэ улсын хурал дээр гарсан намууд ялангуяа Монгол Ардын нам эдийн засаг төсвийн хэмжээ 25% хүргэнэ гэж амласан шүү дээ. 25%. Энэ рүүгээ бүгдээрээ явах хэрэгтэй. Гэтэл яг одоо хэрэгжүүлж байгаа бодлого нь бол эсрэгээр яваад. Яг эсрэгээрээ. Одоо харин л та татврын энэ суур шинжилгээг хизээ оруулж ирнэ гэж хэдэн жил болчихв. Тэгээ сая төсөв оруулж ирэхдээ ингээд шилний цаанаас чихэрдэл болоод байгаа. Нүүтэн татврын асуудлыг оруулж ирлээч гэж байгаа шиг тийм. Суур шинжилгээ ерөөс огт байхгүй байна. Та нар энэ дэр шахалт шахчин тэр одоо тэр нэг засаг масаг огцруулдаг янз бүрийн хил ам мэдээ чинь шахалтын л илэрнэ шүү дээ. Ерөнхийдөө зүгээр нам гэдэг зүйл өөрөө хитрхи их юм сайн дураараа гэх юм уу нийгмийн бүх ачааг үрдэ аваад тэгээд тэр олон зуун мянган гишүүнтэй тэд нар нь ингээд ажил амьдрал төрийн ноён нуруу энэ гоёл ярьдаг юм байл. Гэхдээ яг бодит байдал дээр бол тэр олон хүмүүс бүгдээрээ л нэг тижектикл
ашиг сонирхлоороо нэгтчихэж байгаа байхгүй. Тэг ийм тохиолдолд хамаагүй өөрчлөлт хийхээр одоо жишээ нөгөө нэг хэсгийн ахлагч нарыг байхгүй болгочих юм бол төсөвд нэг хэдэн дөрөв орж ирнэ, зардал нь багасна. Тэгтээ намын сонгуулийн структур нурчин шүү дээ. Тэгээ ингээд имзэглээд айгаад хөдөлж чадахгүй л байна гэж би бол харж байгаа. Одоо яг энэ төрийн өмчийн компаниудыг алхамаар нээлттэй болгох явцыг гаргая гэдэг бол зөв хандлага. Болгоомжлох хэрэгтэй. Зөв одоо алдаа багтаа хохироож болохгүй нийтийг те. Тэгэхээр ингээд ямар ч байсан тал талаас яриад байгаа юмнууд нэг сонсогдоод зарим өөрчлөлтүүд хийгдээд л явна л гэж бодож байна. За цаг зав гаргаж ирж дундын бүс ярьслан нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За